Нар мандаж, нар жаргаж, жилийн 4 улирал ээлжилж, хорвоогийн өдөр хоногуд хурдтай өнгөрсөөр л байна. Хүний амьдрал ямар богинохон юм бэ гэж зарим нэг нь халгалж байхад, зарим нь энэ амьдралыг дэндүү хайр найргүй өнгөрүүлэх юм. Амьдралын сайхныг биш, муухайг, бусдаас сайныг нь биш, мууг нь хардаг, харлаган бодолтой хөтлөгдөн алдаж онож яваа хүмүүс олон байна. Амьдрал энэ чигээрээ дуусах юм шиг амьдрах нь харамсмаар. Харин бидний бүтээгч их эзний үгэнд намайг дагсан хүний амьдрал гэрэлтэй байх болно гэж бичсэн байдаг. Үнэхээр их эзний гэрлийг олж харсан, эзний дотор аврагдсан олон мянган хүмүүс энэ дэлхий дээр дээрх үгийг гэрчлэн амьдарсаар байна. Ийм хүмүүсийн нэг бол Орхон аймгийн Ариун хоспис төрийн бас байгууллагын захирал Батсуурийн гэр бүл. Миний хувьд бол одоо өнгөрсөн амьдрал бол угаасаа тэгэл эцэгхийн гар дээрээс амьдрал үргэлжилдэг. Тэгээд дунд сургуульд өгсөн тийм амьдралтай байсан. Тэгээд тэр үедээ бол мэдээч миний хувьд бол Иесус Христийн тухай сонсоочгүй мэдээчгүй тийм байсан. Тэгээд залуу наснда агтаа мохтой тэр үедээ хэрэг төвд холбогдож тэгээд 20 ангид ял идэх тийм одоо юу гараад тэгээд тэнд байж байгаа хугацаанд хоригдож байгаа хугацаанд бол мэдээж хүн ямар нэгэн тусламжийг ирж хайдаг өөрийн мэдлэггүй те хин нэгэн тусалж болов эсвэл ямар одоо аврал байдгийг одоо бодтаа ч юм уу одоо тэгээд лалт ч юм уу юу ч байдгийг янз бүрийн зүйлийг хүн бодож эхэлдэг. Тэгжих хугацаанд бол хэсэг багийн хүмүүс одоо 20 ангид очиж үйлчлдэг байсан. Тэр нь болохоор одоо Ирэнэ Сүбилэ гэдэг нэг гэр бүл байсан. Герман гэр бүл. Орчуулагчаар Наран цагт гэдэг нэг ах байсан. Йошуа гэдэг нэг залуу байсан. Ийм хэсэг баг хүмүүс очиж үйлчлдэг байсан. Тэр үед бол би амгалангийн 20 ангид хоригдож байсан. Одоо яг 4 дахь жилдээ орцсон. Ингээ явж исэн үе. Ер нь гарахт нэлээд дөхцсөн тийм үе байсан. Тэгж явахдаа би одоо энэ Есүс Христийн сайн мэдээг сонсож авч тий энэ зүйл үнэхээр ирээдүйд надад одоо тий амьдралаа одоо авч явахд хэрэгтэй юм байна гэж ойлгож ирсэн. Тэр үедээ бол мэдээж хүнийхээ тухайнаар тэгж ойлгож бодож ирсэн. Тэгээд тэр ангид хоригдож явахдаа тэр хүмүүс маань одоо эзний сайн мэдээг яриад тий одоо биднэрт Библи өгдөг байсан, Библийн холбогдлолтой жижиг номууд өгдөг байсан. Тэгээд тэнтэй нэг тийм 60 хүний эсийн бүлэг байгуулах тийм саналыг тавьж ирсэн. Тэгээд тэр эсийн бүлэг байгуулах саналыг тавиад тэр үед нь одоо миний хувьд бол өөрийн мэдлэг аягүй тийм шимтсэн тий өшөө илүү мэдмээр сурмаар байна гэдэг тэр үедээ би явж ирсэн. Тэгээд тэд нар маань надад энэ эсийн бүлгийг удирдах болох уу гэж асууж ирсэн. Тэгээд би бол яг эргэлт буцалтгүйгээр Библийг бол ерөөсөө өдрийн дотор тий жижиг Библийг нэг өдрийн дотор уншичдаг байсан. Уран зохиолын ном уншдаг шиг тий. Сүүлдээ тэд нар маань миний төлөө залбирч өгдөг, ярьж өгдөг. Бас ингээд Есүс киног очиж үзүүлж өгдөг байсан. Тэгээд би яг залбирч одоо тэр ариун сүнсээр дүүрч унших юм байна гэдгийг ойлгоод тэгээд ер нь нэлээд итгэвтэй оролцож ирсэн. За тэг өмнө нь миний хувьд нэлээд бардам тэгээд бас нэлээд одоо яг хандмаа удмын нэг тийм одоо өв залгамжилсан тийм эмхтэй байлаа. Тэгээд нэг хэсэг нэлээд амьдралын өндөрлөгт одоо нэлээд дээгүүр явж байгаа. Тэгээд 2002 онд бүр одоо өвгөнтийн үндэд барыг архичин болж 6 сар бүр архичин болсон ийм түүхтэй. Тэг үнэхээр яг амьдралын ангал руу яг гарцгүй ангал руу нисэх яг тэр мөчт бол бурхан намайг аварсан. Тэг 6 сар яг нарантуул захын тэнд одоо архичин болоод 6 сар өвгөнтийн үндэд ороод хүнд ч хэрэгцээгүй. Миний амьдрал утга учиргүй, үн цэнгүй ийм болсон үед бол яг амьд эзэн намайг бас аварсан. Үнэхээр амьд бурхан бол үнэхээр бүр амьдаас амьд оршин байдаг гэдгийг би өөрийнхөө амьдралаар үнэхээр баталж чадна. Тэгээд намайг бол маш олон зүйлээр одоо чөлөөлсөн байгаа. Миний намайг одоо завхаарлаас, шунлаас тэгээд тэр хандмаа удмын үе тэмцсэн тэр хараалаас
бас залтай, худалч, хулгайч ер нь олон зүйл байсан. Тэгээд энэ бүх зүйлээс намайг үнэхээр өөрчилж чадсан байгаа. Үнэхээр цоо шин өөр хүнийг бий болгосон. Тэгээд дараа нь бид нарыг бас гэрлээд умаа үржимсээр өрөвдөд одоо би 2 хүүхэдтэй, суур маань 1 хүүхэдтэй гэрэлсэн. Дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн. Тэгээ одоо нийтдээ 6 хүүхэдтэй. Одоо 7 хүүхэдтэй болоод. Тэгээд анх хэлвтэр одоо анхсал пастортай хэлвхийнхэн одоо гудамжны архичин юм хүмүүсийг сайн мэдээ хүргэдэг. Ингэж явж байхад намайг тэндээс анх надад сайн мэдээ хүргэсэн. Ингэж анх одоо хэлвтэр анх иржсэн. Тэгээд тэрнээс хойш одоо яг эзэнд итгээд 10 жил болж байна. Тэгээд сүмд яваад одоо яг өөрийн хайртай Батсууртайгаа анх сүмд ирж танилцаж бид нар бас гэрэлсэн түүхтэй. Монголчууд Тэнгэрийн муухай арилдаг, хүний муу арилдаггүй гэж ярьдаг. Тэгвэл их эзний үгэнд өөрт нь итгэсэн хүний амьдрал өөрчлөгдөн шинжлэгддэг талаар олон сургаал бичээстэй байдаг. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочид маань үнийг гэрчлэнэ. Тэгээд яг суллагдах тэр мөчид одоо Йошуа гэдэг одоо пастор болцсон залуу. Тэр одоо яг 11 цагт бид нар магадланд ороод одоо суллагдаад яах вэ ийхүү гэж ярьдаг л да. Тэрэндээ орохын тулд маш их олон хоригдлууд ингэж ордог байсан. Тэгээд би яг тэр магадланд орсныхоо дараа цаг хараал хүлээгэлээдэг. Орой 6 цаг хүртэл хүлээсэн. Тэгээ ингээд хүмүүсийн нэрийн дуудаал одоо чи гарах болсон, чи үргэлжлүүлдэг ч юм уу ингээд тиймэрхүү юм болж ирсэн. Тэр үед Йошуа маань 11 цагт ирээд намайг 6 цаг хүртэл маш тэсвэртэйгээр шоронгийн гадаа хүлээж ирсэн байлээ. Тэгээ би шоронгоос дөнгөж гараад хамгийн түрүүнд Йошуаг тэрж харсан. Тэгээд намайг дагуулад тэр хоригдлуудыг ажилуулдаг тэр байранд авч очсон. Тэгээ тэр газар бол одоо энэ байна л да. Энэ Иренегийн одоо байшин байна. Тэнд би анх очоод тэнд тэгээд мужаанаар ажиллаж эхэлсэн. Тэгээд тэнд байх хугацаанд бол энэ герман залуу маань надтай 7 хоногийн 5 өдөр ажилладаг байсан. Тэгээд хагасаа бүтэнцэнд мэдээж ажил дуусаад айгүй чөлөөтэй болно шүү дээ. Тэр үед намайг одоо уул руу авч явж залбирах одоо эх 7 хоногт яах вэ гэхээр тэр талаар их зааж сургадаг байсан. Тэгээд яг энэ хүмүүсээр дамжуулаад би Хелпийн одоо нөхөрлөл цуглаанд явж эхэлсэн байгаа. Тэгээд тэнд одоо эсийн бүгэлэгтэй хамрагдаад одоо олон сайхан итгэж ах トゥ үндэстэй болоод тэгж амьдрал маань үргэлжилсэн. Яг түүний дараагаар би өөрийнхөө амьдралыг одоо би өөрөө амьдрах ёстой гэж би бодож эхэлсэн. Хэрвээ би Есүст итгээгүй болвол би одоо ирээдүйд яаж амьдрах вэ? Яах вэ гэж бодох тийм бодол надад тэр байхгүйсэн болов уу гэж би бодож байна. Ямар ч хэлээсэндээ хүн шиг амьдрах тийм сэтгхүү байсан болов уугүй болов гэж би бас өөрийгөө бодчих. Тэгээд итгэгч болсон цагаасаа эхлээд би одоо өөрийнхөө амьдралыг өөрчлөх ёстой. Тэ яагаад ч юм надад энэ бодол ерөөсөө салдгүй. Яг одоо ингээд над шиг алдсан хүмүүс зөв амьдраасаа гэж би маш их хүсдэг. Тэгээд тэр утгаараа одоо өнөөдрийг хүртэл Бурхны хайр, ивэл дор одоо хизээч одоо өгшгүй мөнхийн тэр амийг аваад өнөөдөр амьдарч байгаадаа баяртай байна. Тэгээд мэдээж амьдрал эхэлсэн цагаас эхлээд тийм одоо сайхан байгаагүй. Мэдээж олон бартаа бэрхшээлүүд бид надад тохиолдож ирсэн. Би ч гэсэн хүнийхээ хувьд одоо боловсрох олон тийм шаардлагууд надад байсан. Зан харагдахаас өсүүлээд, үг хэлнээс өсүүлээд тий нүдний харцнаас өсүүлээд, ажил үйлсээсээ өсүүлээд тий одоо ингээд засагдах тийм айгүй олон зүйлүүд байсан. Тэгээ өнөөдрийг хүртэл би бол тийм одоо өөсөйгүү тэгшгэн хүн биш ээ. Надад бол алдаа байсаар л байгаа. Би тэр алдаанаас суралцсаар л байна. Тэгээ анх одоо сүмд хоёлаа суур маань одоо 4 жил шоронд байжгаад шоронд сайн мэдээг сонссон. Тэгээд нийгмийн 2 маш хүнд ийм амьдралтай ийм 2 хүн л анх сүмд ирсэн. Тэгээд сүмд ирсний дараа одоо яг тэр германууд маань маш сайн үйлчилж биднийг бас бидний өөрчлөлтөн дээр маш тийм онцгойгоор үйлчилсэн байгаа. Бид нар бас үерхэл зарлж исэн.
Тэгээд 7 хоногт нэг удаа уулзах дүрмтэй. 1 цаг уулзна. 7 цагаас хойш уулзахгүй дүрмтэй. Ийм байсан. Тэг бидний амьдралыг тэр үед бол туулахад хүнд байсан л да, хэцүү л байсан. Гэхдээ бид нар яг тэнд итгэмжтэйгээр тэр хүмүүсийн үгэнд орж бид нар бас дуулууртай байсан. Тэгээ одооны энэ амьдралаа харах юм бол үнэхээр энэ амьдралын суурийг бол маш сайн тавьж өгсөн гэж боддог. За бид хоёр ер нь яг энэ хосписын үйлчлэлийг яг амьдралын төгсгөлийн шатнд байгаа хавдартай одоо яг эмчилгээгүй одоо хэмээн онцлогдсон ийм хүмүүстэр бид нар яг тасралтгүйгээр 7 жил үйлчилж байна. Тэгээ энэ хүмүүстэр үйлчлэхэд бол ихэвчлэн залуу хүмүүс одоо хүүхдээ биднэрт өгч тэгээ биднийг бас өсгөж өгөөч, хүн болгож өгөөч гэж бас гэрээсэлдэг байгаа. Тэгээ битүүр маань бас өөрсдөө юм жоохон хүүхдүүдтэй байсан. Тэгээд яг тийм шийдвэр гаргаж чадаагүй байсан. Тэгээ одоо нэг сая сарын өмнө бид хоёр хоёлаа нийлээд эзэн рүү залбираад тэгээд одоо яг тийм залуу хүмүүс хүүхдээ үлдээе гэд гэрээслэх юм бол ер нь бол 3 хүүхдийг одоо өргөж хүүхдүүд дээрээ өсгөж өргөж авъя гэсэн ийм шийдвэрийг гаргасан байсан. Тэгээд одоо сарын өмнө би бас 7 жил тасралтгүй хосписаар үйлчлээд Эрдэнэ хотод одоо бид нэр яг үйлчлэлийн дуудлагаараа ирээд одоо яг 4 дахь жилдээ үйлчилж байна. Энэ хугацаанд 138 хүнийг яг гардаж асраад нөгөө хүмүүс маань өөд болсон байгаа. Тэгээ сүүлийн яг нөгөө нэг 10 хүн маань 20-30 насны тийм залуу эмэгтэйчүүд байсан. Тэг их олон ялах хүүхдүүд үлдсэн. Тэгээ тэднийг харахтаа бол миний зүрх сэтгэл бол бас маш хямарсан. Тэг яг мэрэгчлээс шалтгаалах сэтгэл готрлын нэлийн хүнд хэлбэр гэж унштайгаар одоо сая мэдрэлийн засагт сарын өмнө нэг 10 хоног өдөр шөнөгүй унтуулах наркотик тийм унтуулах эмчилгээнд орсон. Тэгээд одоо яг унтуулах эмчилгээнд орох үед бол байнга одоо уйлж өдөр шөнөгүй бас уйлж исэн билээ. Тэгээд даралт маань нэлээ өндөр 230-160 та. Тэгээд хоолой маань бас боомлоод нэлээ хүнд хэлбэрийн өндөр баалын өвдөлт надад бас өгөгдсөн байна. Тэгэд яг энэ дээрээ бас нэлээ өвдөлт намд ах хүчтэй юмд арай л морфинд орсонгүй. Тэгэд бас тармадуул хэрэгжилжсэн. Тэгээд яг мэдрэлийн засагт би 10 хоног хөвтөөд толгой маань бас битүү хаантай. Тэгээ өвдөг маань бас сөхрөөд өвдгөрөө ингээд муужирч ингээд унаад хоёлаа ингээд өвдөг маань шалбраад. Тэгээд нэлээ хүнд хэлбэрийн одоо ингээд тойрсон юм одоо цооролтын шаргатай болсон. Тэгээ ер нь бол нэлээд цөхөрсөн байсан. Миний хувьд туйлдсан байсан бид нар. Тэгээд 10 хоног эмнэлэгт мэдрэлийн засагт хөвтөөд гарч ирсэнийхаа дараа ахиж гэртээ 2 удаа муужирч унаад даралт тус өгсөөд уйлаад унтахгүй. Тэгээд ахиж дотрын эрчимт эмчилгээнд хэвтсэн байна. Тэгээд тэр мөчөд тэнд очиж хөвтгээд 2 хүн хөвтсөний нэг нь 29 дэх эмэгтэй одоо өөд болсон байна. Миний хувьд нэг дотрын засагт 3 хоногийн дараа төгс гайхамшигтай эдгэрлийг авсан. Энэ нь бол одоо энэ манай хүүхэд. Тэгээ бурхнаас би таны тайвшрал хэрэгтэй, таны үнэхээр тэр гайхамшигтай хайрын дүүргэлт хэрэгтэй, таны одоо яг таал намайг тайвшруулна, маш олон эм тариа хийлээ. Тэгээ намайг та тайвшруулж өгөөч, та сэргээж өгөөч, таны сэргээлт хэрэгтэй, таны хүч хэрэгтэй гэж би гуйж байсан. Батсуур Амгалан Зая хоёр үр хүүхдүүдээрээ бахархдаг. Тэд 6 сайхан хүүхдийн аав ээж юм аа. Аав хоёрынхаа ажлыг харахад ер нь их ховор мэрэгжил. Тэгээд хүн болгон одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон яг ийм мэрэгжлийг тэр болгоно их анзаараад яваад ах нэг зүрх сэтгэлээ зориулаад чаддгүй. Харин аав хоёрынхаа энэ үйлчлэлийг харахад их баярлдаг. Хэдийгээр хичнээн олон тийм хэцүү зүйл тохиолддог гэсэн хүнд зовлонгууд тохиолддог гэсэн энэ мэрэгжлийг харахтаа хайр дүрм мэдрэмж төрдөг. Тэгээд аав хоёрынхаа мэрэгжлийг ийм мэрэгчлэлтэй басанд нь үнэхээр талархдаг. Тэгээ яг энэ мэрэгжлийг тийм ээ яг харахтаа энэ үнэхээр бурхнаас ирж байгаа хайр те. Бурхан бидэнд үнэхээр тэр хайрыг өгсөн учраас бусдад үйлчлэх тэр зүрх сэтгэл нь үнэхээр нэгдэж гисэн.
Тэгээд энэ аав хоёрынхоо үйлчлэлийг хараад үнэхээр баярлдаг, талархдаг. Бас үнэхээр энэ үйлчлэлийг хийж яхад нь үнэхээр миний бас тэр хаанчлалт, Бурхны хаанчлалт хийж байгаа үйлчлэлээ гэж би боддог. Гэр бүлдээ одоо эрхэмлдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл маань бол одоо эрэгтэйчүүд ихэвчлэн ажилтаа гэж одоо явдаг шүү дээ, тий. Өглөө явал орой ирдэг, тий. Миний хувьд болохоор ажлаа зохицуулаад аль болохоор хүүхдүүдтэй гэртээ гэр бүлдээ хүүхдүүдтэй одоо арай илүү ойр байхыг би хүсдэг. Тэгээд эрчүүд маань бол гэрээ их баг цэвэрлэдэг, тий. Гэрийнхээ ажлыг ер нь ихэвчлэн одоо эхнэр хүүхдүүдээрээ хийхийг хүсдэг. Би болохоор яг тэр зүйлийг эвдээд би яг өөр хувьдаа тэр зүйлийг эвдээд гэрээ цэвэрлэдэг. Тэгээ одоо хүүхдүүдийнхээ хувцсыг угаадаг, бас шээсийн цэвэрлэдэг гэх мэтчлэн энэ бол яг эр хүний хувьд бол нэг тийм хийгээд байдаг ажил биш. Гэхдээ л би энийг одоо энэ гэртээ хэрэгжүүлээд өдөө зэрэгтэй болж байна. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн одоо коршокноор бийцсаад аава миний бүксийг арчаадаг гэж дууддаг. Ээж нь байж гин, эгч нь байж гин. Гэтэл би одоо тэр зүйлийг хийдэг. Тэгээ сүүлд нь бол насны эцэст би л хүүхдүүдээрээ бүксээ арчуулна. Би л одоо хүүхдүүдээр бас шээсээ зөөлгөн. Энэ зүйлийг би эрхэмлээд өнөөдөр хүртэлтэй энэ итгэлийн тэр агуу тэр гайхамшигаар амьдарч байгаадаа их баяртай байна. Хайр бол үнсхийг хэлнэ. Хайр бол тэрхийг хэлнэ. Хайр бол идэж байгаа юмнаас бусдаа хуваалцахыг хэлнэ. Харин би хажууд байгаа найзынхаа төлөө Бурханаас гуйнаа. Ер нь бид нар яг хийдэг ажлыг л тоглож хийдэг л дээ. Том халаатуудыг чинь жижиг болгоцсон. Өмсөөл ингээл даралтыг үзэж гин. Одоо хөвц бааж гин, шээж гин, үлтгэн яаж гин тэргээл те. Тэрийг харахтаа би баярлдаг. Яг тэгвэл хэрвээ биднийг одоо өөд болсны дараа энэ хүүхдүүд маань үргэлжлүүлэх юм байна те. Магадгүй өшөө олон хүмүүс бол энэ зүйлийг хараад хийх хүсэлтэй хүмүүс байгаль байх л та. Тэгтэл ямар ч хэлсэн манай гэрээ бүлийн хувьд маань те би өнөөдрийн хүртэлтэй одоо энэ хоспсыг гэр бүлээрээ хийх одоо ариун хоспс төрөмс байгууллагын тэргүүн болох ийм боломж урд нь надад байсан уу гэвэл байгаагүй. Харин бурхан одоо сул дорой намайг өргөөд өдий зэрэгтэй байлгаж байгаад нь би талархаж байна. Энэ гэр бүл амьдралын сүүлийн шатанд орсон хорт гавдартай хүмүүст тусалдаг, тэднийг асран хамгаалдаг, тусламж хэрэгтэй хүмүүст хариу харалгүй 7 жил тусалсаар ирсэн. Орхон аймгийн эрүүл мэндийн газар, эмнэлэг, мөн тус аймгийн олон байгууллага энэ үйл ажиллагааг нь дэмждэг гэсэн. Анх хоёулаа хоосын дуудлагыг авахд 7 хоног бид нэр өлссөн байгаа. Зөвхөн устаа өлссөн. Тэгэд үнэхээр бурхан бидрийг ариун бэлэг маань бид хоёрын дундаас яг анх гарсан байсан. Тэг яг тэр жил бурхан битэрийг би өмнө нь ажиллаж байгаа дараа нь суур нэмэгдэж ирж гэр бүлээрээ үйлчлэх дуудлагыг авахд 7 хоног бурхан биднийг шалгасан. Тэгэд бас их сони юм болсон. Тэрэн дээр ариухаг бит хоёр дундаа хийгээд унтчихсэн чинь ийм диваны дор ингээд 3 шүн ингэж одоо үлгийтэй н оруулсан байсан. Ингээд бүр ингээд даавар ингээд оруулаад тэгээд бид нэр бүр гайхаад бүр ингээд бүр шөнийн 3 цагт босоод бурхан минь яагаад миний хүүхдийн дор байж байгаа ингээд хоёлаа ингээд уйлаад бүр ингээд уйлж авах үед тэгэхэд яг бид нэр 7 хоног өлсөжсэн тэр үед. Тэгээд яг үнэхээр яг тооштой үйлчилж чадах уу гэж бурхан асууж ирсэн. Тэг чадна гэж бид нэр амлаж ирсэн. Тэр үеэр олон шалгуурыг давсан байгаа. Тэг яг ариухаа маань яг ингээд орон дагуур орсны дараа ингээд бүр жоохон хүүхэд штэ 7 сартай хүүхэд ингээд тэр орон дагуур ингээд орцсон байхад дундаа хийгээ унтсан байхад дагуур орцсон байсан. Тэгээд бүр ингээд босоод ингээд хүүхдийн маань яагаад энэ дор байж гэн тэгсэн мөртлөө уйлаагүйгээр битээр аягүй гайхсан чинь энэ хүүхдтэй өгж байгаа тэр бүх ийм их хайрын дүүргэлтийг яг тэр хэвтэрт байгаа хүчтнүүдэд цутгаж өгч чадах уу гэж асуусан байна. Тэр мөчөд бид нар бас чаднаа л гэж амласан. Тэгээ 3 шөн тэр зүйл тохиолдсон байна. Тэгэд бид нарыг их олон юмар шалгадаг шүү бас. Тэгээд
тэгж амлаад тэрнээс хойш хийж агаад Эрдэнэт рүү бас дуудлага авах 2007 оны 8 сарын 17-нд бид нар Эрдэнэтэд ирсэн. Тэр үед ч гэсэндээ бид нэр бас нэлээд маш их тэмцэлтэй байсан. Дуудлагатай газар маань мөн үү гэд ер нь бол нэлээд залбирч бид нэр шийдсэн байж байгаа. Тэгээд наашаа ямар ч хэлсэн Улаанбаатар хотоос завнаасаа суурч өөрсдийн дуудлагын төлөө 2 хүнжилтөг бид нэр Эрдэнэтэд бас ирсэн байгаа. 1 сарын дараа Сара гэдэг охиноо 1 сарын дараа төрүүлнэ гэж яхад ирсэн. Тэгээ бид нэр ирээд бид нар бас Эрдэнэтэд бас хүмүүс их гайхажсэн л да. Араас ямар ч дэмжлэггүй, ямар ч сарын цалингүй 25,000 төгрөг өгдөгсөн штэ улсаас. Тэрийг аваад тэгэл машинд суугаад бүгдээр хүрээд ирсэн. Айлын амбарт амьдрна гэж ирсэн. Тэр нь урд өдөр нь харин явхаас 2-3 хоногийн өмнө Клим Монгол гэж байгууллагт бид нар Эрдэнэт рүү дуудлагатай бид нар ингээ явах гэж байна гэд ажлынхаа зурагнуудыг үзүүлээд ингээдл тэд нар бас залбирсан билээ. Тэг ямар ч 2007 2008 оны жилийн эцэс хүртэл гэр олох ямар ч боломжгүй хүмүүсээ зооцсон гэж хэлсэн. Тэгсэн чи яг хариугаа өгөөд бид нэр 500,000 төгрөг гэрийн санхүү гэж ивээсэн байгаа. Тэг яг тэр үед бид нар 6 хамттай гэр Эрдэнэтээс худалдаж авсан. Тэгээ гэр ингээд одоо хов хаасан. Юу ч байхгүй дотор аягчгүй, пэшинчгүй. Зөвхөн ингээд бид хоёр гудамжнаас бахан хайрцаг авцраад хайрцагын дээрээ би жирэмсэн гэж ингээд унтдаг нөө 2 хүнжлөө жирэмсэн учраас ингээд дэрэлж унтдаг. Бүгдээрээ тийм байсан. Тэгээд хүмүүс бас бид нарыг яаж амьдрнаа эднэр гэж гайхаж ирсэн. Тэгээд ер нь бол бит хоёр бас хаяа нөгөө нэг бас яг энэ хосписын үйлчлэл маань ер нь яг ямар ч цалингүй ажил шүү дээ. Одоо Эрдэнэтэд яг 4 жил бид нэр ямар ч цалин мөнгөгүй. Одоо яг манай сарын орлого бол зүгээр энэ дэлхийн юуны нүдээр харах юм бол сарын орлого яг хүний хөгжлийн мөнгөөр л амьдарч байна. Хосписын үйлчлэлийг 7 жил ямар ч цалингүй, цаг наргүй ажилласаар ирсэн энэ гэр бүлд цаг ямагт их эзэндээ талархаж амьдардаг гэж ярих дуртай юм байна лээ. Саяхан амгалан зэя маань маш хүнд өвдөж, хэвтэрт орж цооролт үүсэж амьдралд нь хэцүүхэн өдрүүд үргэлжилсэн ч их эзэнд итгэх итгэл найдвараа алдаагүй. Их эзэн ч бидэнд эдгэрэл өгсөн гэж энэ гэр бүлийнхэн ярьж гэрчилж байсан. Бас саяхан өргөж авсан эрхэм бэлэг хэмээх хүүгийнхээ талаар сэтгэл догдлон бидэнтэй хуваалцсан юм а. Их хүнд хэвтэрт орсон байхад нэгэн эмэгтэй, жирэмсэн эмэгтэй над дээр ирээд одоо яг төрөх гэж байгаа хүүхдээ жирэмсэн эмэгтэй хүүхдээ өгөө, танд өгөө. Та одоо хүн асардаг, хүүхэд асардаг гэсэн танд өгөө гэж ирж хэлсэн байгаа. Тэг тэр мөчөөс ахуулаад одоо яг миний зүрх сэтгэлд тэр гайхамшигтай бурхны хайр дүүрсэн, онцгой эдгэрэл болсон. Тэг үнэхээр шархны маш хүнд өндөр баалын өвдөлттэй байсан. Тэр үнэхээр гайхамшигтайгаар эдгэрч байгааг нь харахтаа би үнэхээр талархсан. Үнэхээр амьд бурхан тийм үнэхээр анагаах ухааны энэ тараа хийгээд дийлдэхгүй тэр зүйлийг хийж байгааг нь харахтаа үнэхээр бурхан надад үнэхээр хайртай юм гэдгийг би мэдсэн. Тэгээд ер нь бол анханасаа одоо энэ хүүг маань төрүүлсэн ээж нь надтай бас хэдэн өдөр хуваалцсан л да. Тэгээд тэр хүн Есүст итгэдэггүй. Тэгээд тэдний гэрт бол амь өгөгдсөн. Манай гэрт бол шинэ амьдрал өгөгдсөн гэж эзэлсэн. Тийм учраас бол хүүгээ 1 сартай хахад нь ахуулах гад 2 сартай хахад нь бас абортод орох гад маш Улаанбаатар хотод Эрдэнэтэд ирсэн юм байна л да. Тэгээд ерөөсөө боломж гарахгүй байгаа гэсэн юм байна л да. Тэгэл анханасаа одоо ээжээ хоёр нь хэвлээд байхаас нь голсон. Тэгээд төрн төртөл нь голоод төрхөөс одоо яг төрүүлэл ер нь орхин гэсэн шийдвэртэй. Тийм байсан юм билээ. Тэгээд манай гэрт бол хамгийн үн цэнтэй хөлт болж байгаа. Хамгийн эрхэм. Тэгээ бурхнаас өгж байгаа бэлэг учраас эрхэм бэлэг гэдэг нэрийг өгсөн. Батсуурийн гэр бүлтэй ярилцаж байхад бахархах, гайхах, мөн энэ их хайр мөнхийн эзэнд итгэх итгэлээс л гардаг байх таа гэж бахархаж байсан юм а. Бас мөнхийн эзэнд боломжгүй зүйл гэж байдгүй гэсэн их эзний үгийн бодит биелэлийг ч харж суулаа. Батсуурийн гэр бүл том мөрөөдөлтэй. Тэгэд ойрын хугацаанд 10 ортой хайр дүүрэн үйлчлэлтэй хоспис эмнэлэгтэй болохоор залбирч байна. Есүс одоо надтай хамт
манай эхнэртэй хамт, манай өр хүүхдүүд миний гэр бүлтэй хамт байсан учраас өнөөдрийг хүртэл одоо бид нэр амжилттай ажиллаад энэ нийгэмдээ тий амжилттай ажиллаад бурхны сайн мэдээг бусдад хүргээд ингэ явж байгаа. Тэгээ алсын харааны маань хувьд гэвэл одоо ирээдүйд бол одоо тий энэ Монгол улсад энэ хосписыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Энэ хоспис буюу хөнгөлөлт тусламж үйлчилгээг одоо яг Монголд хийж байгаа хүмүүс гэвэл зөвхөн хэдэн итгэгч эмчнэр л байна. Нийгмийн одоо янз бүрийн хүмүүс бол яг ашиг хонжооны төлөө ажиллаж байгааг нь би болж харж байгаа л да. Одоо тийм хүмүүс зөндөл байгаа. Гэхдээ итгэгч нарын хувьд бол энэ зүйлийг Монголд хөгжүүлж байгаа юмсан тий. Тэр хөгжилтэй оронд байгаа тэр хоспис шиг Монгол одоо хосписууд маань хөгжижээсэ гэсэн үндсэн дээр ирээдүйдээ бол одоо 10 жилийн дотор энэ Эрдэнэт хоттой тийм 10 ортой сайхан эмнэлэгтэй болгочих санаатай байна. Тэгээд гэрийн эргэлт тэгээ одоо хэвтүүлдэг эмнэлэгтэй амбулаторийн эмнэлэгтэй юм болох хүсэлтэй байна л да. За бид нэр Эрдэнэтэд ер нь бол 10 жилийн дотор 10 ортой үнэхээр тэр Тэнгэрийн улсаас өрөөлтөй. Тэр Тэнгэрийн улсын тийм одоо хосписыг байгуулах алсын хараа зорилго байна. 10 ортой хосписын эмнэлэг, тэгээд амбулаторийн хоспис, гэрийн эргэлтийн хоспис, тэгээд хэрэгсч оршуулгын төвчөө байгуулах ийм алсын хараа байна. Одоо яг Эрдэнэтэд ирээд бүтэн 3 жил болчихлоо. Тэгэд 2 хүүхэд төрүүлсэн. Эрдэнэтэд ирээд Сара Соломон гэж 2 хүүхэдтэй төрүүлсэн. Төрөөл 5 хоногтод л хүүхдүүдээ үлгийтэй нь аваад айл руу явж үйлчилдэг. Өнөөдөр төрнө гэж яхтаа бас үйлчилж идэг. Бид нар хамтдаа үйлчилдэг. Тэгэд энэ бол үнэхээр гайхамшигтай хайрын тэр цутгалтын үйлчил. Үнэхээр бид нар бол одоо зүгээр л нэг өвчтөн төвтэй үйлчилж яхад яг тэр үйлчлэлийг ингээ харах юм бол бурхан тэр хавдрын хараалаас чөлөөлж гэн нэг хүнээр дамжуулан өөрийнх нь ээж буюу аав нь өөд болох яг бидний ямар ч хариу нэхэлгүй тэр хайрын тэр үйлчлэлийг тэр хүмүүс хүртэж байгааг ингээ харахтаа тэр хүмүүс үнэхээр бас талархдаг. Тэгээ сүулдэ ээж нь аав нь Иесуст итгээд Тэнгэр рүү яг тэр аим аврагдахад үнэхээр яг гэр бүл нь тэр бүхэлдээ аврагдаж байгааг нь харахтаа эзний төлөвлөгөө ямар их гайхамшигтай юм байдгийг мэдэрдэг. Хайрын дундрашгүй их булаг болсон мөгийн эзэнд итгэж түүний үгийн дагуу амьдарч үйлчилж итгэл найдварын үрийг тарьж байгаа Батсуурийн гэр бүлийг их эзэн маань ивэж өрөөж хамгаалах болтугай гэсэн ерөөлийн үгээр сайн үр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна.